Ер нь бол би хариуцлагын ерөнхий орооны дараагаар сүүлийн 4 жил ажилласан 2021 оны хүн намын их хурлаас сонгогдоод ингээ ажилласан байгаа юм. Тэгээд ер нь бол сүүлийн үеийн одоо намын удирдлагуудын маань гарч байгаа шийдвэр, арга барил, тийм ээ, хандлага энэ бүхэн одоо миний сэтгэлд нийцэхэ болсон. Өөрөөр хэлбэл цаашаа хамтарч ажиллах боломжгүй болж байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тэр үүднээсээ би энэ шийдвэрийг гаргасан. Үгүй одоо намаас гарч байгаа асуудал бол ерөөсөө хин нэгний дарамт шахалт бол байгаагүй. За одоо энэ бол цэвэр миний хувийн шийдвэр байсан. Зүгээр яг энэ хүн нам гэдэг чинь өнөөдөр дорчханд даргын хилээд байгаа шиг тийм институт болцсон юм байхгүй байгаа байхгүй да. Тий, нэг ярилцлаган дээр бол ингэсэн байгаа юм. За манай нам болвол одоо 100,000 гишүүнтэй институцээ. Дотооддоо одоо асуудлыг ингээд олонхоороо шийдээд явдаг энэ төр гээд ярьж байгаа. За бодлого судалгааны хүрээлэнтэй. Одоо өчнөө олон өндөр боловсралтай залуучуудтай гээд ингээ ярьж байгаа байхгүй. Гэтэ бас эн чинь бол олон нийтийг одоо юу гэдгийг үнэн зөв мэдээллийг бас өгөөгүй л мэдээлэл гэж би харж байгаа байхгүй. Яг л 100,000 гэдэг юм. Одоо тэр чинь худлаа шүү дээ. Хаана бодлогын судалгааны хүрээлэл нь ажиллаад байгаа. Ажиллаж байгаа бол энэ чинь өнөөдөр зөвлөмж юм гаргах хэвээр судалгаан дээр суйрлал гэж яриад энэ чинь аль хэдэн жилийн өмнө л ярьдаг байсан юм байхгүй юу. Яг үннийг хэлэхэд дорчханд дарга өөрөө л мэдээлэлтэй орж ирэл тэгэл одоо ийм мэдээлэлтэй байна. Одоо ийм байна. Тэгэхээр одоо энэ дээр одоо ярилцсан, энэ дээр асуудлыг өөрөө ингэ чиглүүлж орж ирэл тэгэл санал гаргуулдаг ийм л хүн байхгүй да ер нь. Тэгээд олонхороо асуудлыг шийддэг гэдэг нь олонхороо асуудлыг шийдэж байгаа тийм одоо дүр эсгэлт бол тэнд байгаа л да. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар танаа намын одоо зөвхөн даргын тойрон хүрээлэгч гэдэг юм уу? Эсвэл нэг хэсэг бүлэг фракц болоод ингээд ялгараад байгаа юм уу? Юу гэж харж байна? За яг ер нь бол шин тутам намын хувьд бол нэг фракцлал байгаа юм бол ил тод байдгүй юм. За одоо баг улс төрийн бас туршлага ойлголт бас тааруутай ч холбоотойгоо чинь дандаа бас нэг улс төрд яваагүй тийм залуучууд байгаа шүү дээ. Тэр утгаараа нэг фракцлал одоо янз бүр болоод тах нь гайгүй л дээ байхгүй. Гэхдээ төлөөлөх зөвлөлд жишээлбэл дүрмийн дагуу яг төлөөлөгчд орж ирж гэнүү гэдэг чинь бол бас эргэж харах ёстой л асуудал. Одоо тэр албан тушаал өгөөгүй учраас гэдэг байгаа юм юусоо байхгүй. Би дорчханд даргын ярилцлагыг бас харсан л да. Намайг 3 зүйл дээр бол онцолж тандж хэлж явах шиг байлээ. Нэгдүгээрт нь бол гомдоод гарсан гэж таны хэлж байгааг тий. Ер нь бол шат шатандаа бол гомдол байсан байгаа. Манайханд тий. Тэрний нэг одоо гомдогчдын нэг төлөөлөл бол энэ хүмүүн гэсэн маягтай нэг хэлсэн. Хоёрдугаарт намайг одоо цаана ирэх ашигтай байсан юм шиг байна гэдэг өнцөг хэлж илээ. Гуравдугаарт одоо энэ намын дотоод асуудлыг ингээ олон нийтэд гаргаж тавьсан ёс зүгүү гэдэг ийм 3 зүйл дээр бол намайг буруутгах байгаа юм шиг байдалтай ярьслаа өгсөн байл л дээ. Тэгээ энэ дээр би одоо бас аль бие усаар тайлбар хиймээр санагдаад ингээд урилгаж хүлээж аваа ирсэн байхгүй. За гомдол гэж байна. Надад бол ажил албан тушаал санал болгосон. Би ч одоо яг үнэндээ 10 жилийн намд явсан. Би үзэл санааны улс төр хий гэж боддог байсан. Ер нь бол тэгтэл үзэл санааны улс төр хийх шинжгүй болоод ирсэн байхгүй. Ер нь бол. Өөрөөр хэлбэл ямар нэгэн албан тушаал ашиг сонирхол байгаагүй гэж та. Одоо мэдгүй байгаагүй юм шиг ба штэ. Би бол улс төрч болъё бодлого боловсруулагч шийдвэр гаргах төвшөнд одоо ажилтдаг ийм хүн л болъё гэж л бодож исэн. Би 2 удаа нэр дэвшсэн. Эхнийх нь бол яг 2020 онд Баянзүрхт үүрэгт нэр дэвшсэн. За дараа нь бол чагсаалтаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл би зүгээр улс төр хийл гэж бодож явсан болохоос нэг төрийн албанд намаар дамжаад нэг төрийн захиргааны ч юм уу тусгай албанд ажиллачих гэдэг ийм бодол бол надад байгаагүй юм байна л гэж би одоо бодож байгаа юм л да. Тэгээд одоо ийм шийдвэрийг маань болохоор нөгөө намын дарга дорчханд маань болохоор нэг цаанаа ирэх ашигтай л гарчлаа ийм юм ярьж яхад ийм асуудал яригдаад томилгоо яригдах чи энэ хүн ингээ болно гэдэг чи ерөөсөө цаанаа нэг ирэх ашиг хувийн юм байна л гэж хараад байгаа нь надад бас аягүй жоохон таалагдахгүй байгаа байхгүй. Тэгээ би энэ дээр бодож байгаа
тийм байхгүй гэж та хэлэх гээд байгаа юм. Мэдээж тийм юм байхгүй. Надад одоо ямар ч ард хувийн эрх ашиг байхгүй шүү дээ. Надад одоо санал тавьсан улс төр нам улс төрийн хүчин байхгүй. Одоо юу гэдгийг те эсвэл энэ хүн намын эсрэг ингээ ажиллаад өгөрөө гэсэн үүрэг даалгавар одоо хаанаас ч байхгүй шүү дээ. Одоо ямар эрх ашиг гэж хэлж байгаа юм. Би бас дор чанд даргаыг намайг күтгэж гин гэж би үзэж байгаа. Хүн намын дарга дор чанд өөрөө одоо хамтарнаа гэдгээ бол ил тод зарлаад яваад байгаа шүү дээ. Тийм мэдээлэл хийгээ яваад байгаа. А миний хувьд бол би бас 10 жилээ зарсан. Бас хүч хөдөлмөрөө зориулсан нам бол бас цаашаага улс төрийн амжилттай тий байгаасаа гэж би бас хувьдаа хүсэж байгаа. Тэр үүднээсээ бол миний бодлоор бол хүн нам одоо засагт хамтрахгүй. Хоёр дахь удаа хэрэггүй. Хоёр дахь удаадаа хэрэггүй гэж. Одоо энэ санал өгсөн нийт одоо дэмжигчид тий сонгогчд одоо намынхаа нийт гишүүд дэмжигчдээс уушлал гуйгаад ч юм уу ингээд цаашаага сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд тэгээд дараагийнхаа сонгуульд илүү амжилттай ажиллах одоо хэрвээ одоо хүсэж байгаа бол шүү дээ 28 оны сонгуульд орох гэж байгаа бол эсвэл зүгээр ингээд дуусгах гэж байгаа юм уу те ийм болвол одоо ингээд засагт хамтрахгүй ийм шийдвэрийг гаргах хэрэгтэй. Би бол тэгж бодож байгаа хувьдаа бол. Тэгэхээр таны энэ бодлыг бол намын удирдлага бол хүлээж авахгүй байх нь тодорхой байсан гэж. Тийм, яг үнэ. Ер нь бол хүлээж авах юугүй л байсан л та. Ер нь нам дотроо энэ асуудлыг хараахан яриаггүй байгаа гэд дорчхон дарах чинь. Яг хөө тийм л ах. Одоо тэр чинь бол ингээд намайг гарснаас хойших асуудал болчихж байгаа шүү дээ. Тийм. За яг хөө хамтарсан засагт орох нь бол дими байсан гэдэгтээ бол би санал нэгтээс би нөгөө засагт орохын эсрэг бодолтой бол байсан шүү дээ. Анханасаа сонгуулийн дараа юу? Тийм, сонгуулийн дараа. Энийгээ би намын удирдлагуудад бас тодорхой төвшөнд хэлжсэн. Засагт хамтрах нь дими бид сөрөг хүчин хийх хэрэгтэй. Бид нар 8 гишүүнтэй олцсон юм чинь бид нар одоо парламентод хүчтэй сөрөг хүчин хийгээд яваад иж болно шүү дээ, тийм ээ. Орон нутгийн сонгуул бол ямар ч боломжгүй болно шүү. Тэ шансгүй шүү гэдгийг бол би хэлжсэн. Энэ агуулгаараа бол би засагт хамтрахыг дэмжээгүй боловч одоо тэгээ олонхоороо тэд нар чинь шийтцсэн юм чинь. Тэгээ хүндэтгээд явж исэн. За яг тэгээ одоо нөгөө хоёр сайдын асуудал гэдэг дээр бол юу хэрхэн яаж ажилласан бэ гэдэг дээр мэдээж чадах чинь нэгээрээ хоёр сайн ажиллаж байгаа. Ер нь бол хүний залуучууд бол бас их хөдөлмөрч, тууштай, бас нэлээ тийм одоо юу гэдгийг гүргэр хүмүүсэлтэй ажил хийх дээрээ тулах юм бол яг ийм сайхан залуучуудыг харин ингээд зөв чиглүүлэх энэ тал дээр бол манай намын дарга одоо X дарга маань бол бас дарга барилан жоохон одоо ямар гэх үтэй одоо нэг тиймэрхүү л гэж ойлгож байгаа. Тэр одоо та эхэлж гараад мөнх соёл гишүүн араас нь одоо энэ нам тарах хэрэгтэй гэдэг ингээд мэдэгдээд хэлэхээр энэ хүн нам дотор нэг тийм ойлгомжгүй фракц гэдэг юм уу юуны нэг юм ашиг сонирхлын ч юм уу юм зөрчил үүсчээд байгаа юм байна да. Тэрнийг л та нар илэрхийлж гаргаж ирж байгаа юм болов уу? Тийм яг юм чинь одоо ингээл багширсаар байгаа л бас нэг ингээл нэг зад тавьдаг штэ. Нэг тийм юм л болж гэнэ үү гэж бас хараад байгаа. Ерөнхийдөө одоо мэдээж би түрүү хэлсэн штэ. Эрх мэдэлд очихоос өмнө нэг өөр байсан тий дараа нь арай өөр болчлоо гэж. Эрх мэдэлд очихоос өмнө бол бүгд ингээд нэг тийм нөгөө nice guy syndrome гэдэг штэ. Ингээд бүгд нэг гоё ингээл тий бүгдээрээ ингээл нэг тийм одоо ерөөсөө их үнд зүйлтэй зарчимтай харагдаад л яриад л юм байдаг юм байна. Тэгээд эрх мэдэлд очсны дараа одоо ингээд засагт ороод ч юм уу ингээд ирэхээр шал өөр ирэх ашиг өөр юм яригадаад тий нөгөө өмнөх зарчим өнөс зүйл ярьж исэн хүмүүс ч өөр болоод ирэхээр нэг угаасаа төрөлхийн юм шудраг ёсны мэдрэмжтэй хүмүүс төсвөрлөхэд хэцүү болж ирж байгаа байхгүй. Тэрний нэг жишээ нь бол одоо манай мөнх соёл гишүүн байгаа байхгүй. Яг хөө бид нар бол хамт 10 жил энэ намд явж ирсэн. Тэр агуулгаараа бол би мөнх соёл гишүүнийг үнэндээ бас нэлийн төсвөрлсөн гэж ойлгож байгаа. Та уруу татсан биш үстэй юм ч та. Үгүй одоо би уруу татна гэж хамт ажилласан. Чи ч гэсэн миний араас одоо ингээд нэг үгүй одоо би уруу татна гэж байхгүй. Мөнх соёлч уруу татагдана гэж байхгүй. Бид чинь одоо тусдаа ингээд өөр юм бодол санаатай тийм би хувь хүмүүс байж байгаа шүү дээ. Тэр утгаараа одоо
одоо нэг хоорондоо ярилцаал би ихлээ ингэчи чи дараа нь ингээрэй гэсэн юм юусоо байхгүй. Бүр яг энэ дээр ингэж хэлэхэд заяа би хүн намны энэ олон залуучууд чинь юусоо ингэж бүр ингэж чив чимээгөө дор харин бүр ингэж чимээг болчихт юм лээ. За одоо би дууралаа. Хинч ингэж бараг дэмчихгүй чив чимээггүй. Одоо надаас холуур бай гэсэн шиг заяа. Тэгээд би одоо 10 жил хамт зүтгэсэн журмын нөхдөөс маань нэг нь ч над руу ингээ гарчиж байгаа юм уу? Юу болов? Ямар харамсалтай юм бэ гэх нэг мессеж байхгүй юу? Байгаа байхгүй юу?